За 5-аас бэлэн болсон саналаараа одоо манайх бэлэн болчихлоо гэх тань бэлэн болсон маа байна. За нэгдүгээр хагийн 3-аар шүү. За бүсэд багш хоорондоо сонсоод нэг л зүйлсийн нэг авчраас тийм хоорондоо сонсоод нэг багш Хүмүүний уншигчийг юу ашигладаг вэ? Ажлаа ташгүй яаж ажилладаг гэж бодож байна. Энэ болохоор ашиглах ташны болохоор албан байгууллагын ажилчдыг бүртгэж авах зорилгоор ашигладаг. Мэдээлэл авах зорилгоор хүмүүний ашигладаг. Мэдээлэл авах зорилгоор тийм ээ. За цааш нь өөр танаа багс нэмжлэлээр өгөх байна. Энийг хийх санаа. За хоёрдугаар оч. Хоёрдугаар багийн 5-р гişүү. За ямар ч явсан. Бэлэн мөнгөний машиныг юу нэг ашигладаг вэ? Ашиглах зарчим яаж ашигладаг гэж бодож байна. Бэлэн мөнгөний машиныг болохоор хурдан шуулгын хамгийн ойр болох зүйлс авч болдог. Ямар зарчмаар ашигладаг вэ? Картын дээр суугаад ATM-ийн одоо
дугаар гэх юм уу? Сэрийн дугаар гэх юм уу тийм. Дугаарын ийм санах Оо тийм ээ. Нэмээ картын дугаараа буюу картын дугаараа санах болж хайлт хийгээд байна тийм ээ. За 3-р багийн 4-р шүү. төрийн мэдээллийн маш юмд ашигладаг бай. Энэ болохоор хүний одоо төрийн одоо хаана ажилладаг вэ гэх юм уу? Захин мэдээлэл машиндаа ирээд тэгээд тухайн хүний мэдээлэл гарч ийн. Тэгээ ажиллах зарчим яаж ажиллах вэ бол одоо одоо саний захин төлөвлөлийг хийгээд тэгээд ямар мэдээлэл олох гэж хүсэж байгаа тэгээ одоо хэлсэн сонгоод тэгээд тэр дээр доороос нэг цаас хийх гэж байна. Тийм ээ. Захим захим үнэлгээ хийгээд тухайн хүний регистрээ шүүлтгээд тэр хүний бүх мэдээлэл гаргаад өгнө тийм ээ. Яг хэрэгтэй зүйлээ гаргаж чинь. За баярлалаа. За одоо 4-р баг. За 4-р багийн 4-р шүү. За ямар зүйл сонгосон бэ? Дэлгүүрийн кассын машин. Кассын машин тийм ээ. Дэлгүүрийн кассын машин юунд ашиглагддаг вэ? Энэ болохоор гарааны төрийн шуурхай алдаагүй юм байна. Тэгээд ажиллах зарчим яаж ажилладаг гэж бодож байна гэвэл одоо тухайн барааныхаа нэг баркодыг тэр машинд амжуулаад тэгээд төлбөрийн мэдээллийг хэрэглэгчд одоо хүргэж хүргэн. Тэгээд сүүлд нь одоо хэрэглэгчийн тэр төлбөрөө төлснөхийн дараа талан гэсэн тэр одоо нэг зарлал хэрэглэж байгаа. За тэгвэл тэр баркодоор хэмжээ гэж тийм ээ. Тухайн яг нэг бараа ирээд энэ бараа ямар бүтээгдэхүүн одоо хүнс байна уу? Ахын үрлэг бараа нүдгийн тэр шаардлагагүйгээр баг код гэсэн кодоор яг хайлт хийгээ гаргаад байна тийм ээ. За 5-р багийн 1-р шүү. Электрон номын сан ашигладаг. Электрон номын сан болохоор унших ном багтаа тэгээд түүний талаар мэдээлэл авч авах гэж ашигладаг. Тэгээд ажиллах зарчим болохоор мэдээллийн хайлтын системтэй. Тэгээд мэдээллийн сан дагуулж хайлт хийхдээ зохиолчийн нэртэй тэр номын нэрийг болон он сар номын нэр дугаарын дагуу хайлт хийдэг. За тэгэхээр багуудын авсан ингээд та энэ 5 юу гэж юм тийм ээ? Сэдв байж юм тийм ээ? Эдгээр 5 зүйлээс бүгдийг нь ашиглаж үзсэн үү? Ашиглаж үзээгүй зүйл юу вэ? Электрон кассын машин, электрон номын сан, Төрийн нэг ашиглаж за хуурныг явуулж төрийн түүч буюу тийм ээ? Төрийн мэдээлэлээс нэг тийм ээ? За тийм ээ. За хуурныг явуулж түүц энэ хоёрыг яг нь ашиглаж үзээгүй юм байна тийм ээ. Гэхдээ ерөнхий ажиллах зарчмыг бол та нар үзээгүй ч гэсэн маш сайн мэдэх юм байна шүү дээ. За тэгвэл бидний өнөөдрийн саяны ярьсан баг багаараа нэгтгэхэд үзэхээр ямар санаа гарч ирж байна? Өнөөдрийн хичээлийн сэдв юу байж таа? Мэдээллийн ажиллах зарчим нэмээ ихээр бүгд нь яг нь мэдээллийн энэ баг гэсэндээ мэдээллийн сан сайн байна тийм ээ. За тэгэхээр өнөөдрийн хичээлийн бидний үзэж байгаа өнөөдрийн хичээлийн сэдв бол мэдээллийн сан гэсэн байна. За бүгдээрээ төвчээр өнөө хаас яваа.
5 минутын хугацаанд яг үсгэж юм ээ.
За энэ асуудал үр дүнгийн асуудлын дага үр дүнгийн боловсруулах. За тэгээд тэмдэгтүүдийн тоог мэдээд одоо зүгээр шүү дээ. Манай хамгийн гол мэдээд ирэх. Одоо наа өөе одоо яг баг дээр та мэдээлэл санаа мэдээлэлтэй үүсгэжлээ шүү тийм ээ. За тэндээсээ ихээр асуултуудын дагуу боловсруулалтаа гаргаад жишээ нь манай багийн хамгийн богино нэртэй сурагч нь нэрээ гаргаад за тэгвэл хамгийн ухааны нэрийн тэмдэгтийн тоо мэдээж шүү дээ. Тийм ээ богино мэдээж шүү. За одоо яг үсэн зүйлтэй хоорондоо нийлгээд асуултаа гаргах. Хараа ботроо дээр бичиж байгаа шүү. За яг тийм. Нэр яг зөвхөн нэрээ хараад нүдэд суураад тийм ээ. Тийм нэрээ бичээд хэрнээ шинэ нүдээс бичсэн байх. Би тийм учраас хамаагүй. хамгийн их нэртэй баяр цэцэл 10 сая. Тэгээд богино нэртэй нь болохоор Замчин болоос. За гомбар. Хамгийн олон нэртэй Иесус гэдэг. За гомбар. Хамгийн их нэртэй нэртэй За нэгдүгээр төвшин заяа 10. За хоёрдугаар агш. Хин ямар ордын байсан бэ? За хоёрдугаар агш гурдугаар агш. За зөв ханя авах юм. За 상황 안하게 За тэгвэл за гурван. За гурвын хоёрдугаар агш. Хэдэн сурагч ямар өөрөөр холбоо ашигладаг вэ? Танаа багаас. Хоёр сурагч Мавка хэлдэг. Хоёр нь асуу мэдээлэл юм. За дөрөвдүгээр хин хамгийн энгийн болоод өргөс фэйсбુક гэжтэй. Өргөс нь болохоор Ононбат Батар гэсэн. Тэр өргөс юм байна.
Тэгээд энгийн нь болохоор зүгээр замлан байна. За өөрөөр хэлбэл. За хамгийн урт богино овогтой. Тэмдэгтийн маштай. Миний хэлбэл авах компасны за урт нь хамгийн урт овогтойс хамгийн богино тэгвэл анхаарчаа. За тэгвэл одоо бид хэдий та өөрсдөө мэдээлэл сан хэлбэр нөөсгээд тэр дотроос ангилаад багшийнхаа асуултын дагуу юу хийсэн байж таарах сайн. Мэдээллийг хайсан байж үүсгэсэн мэдээлэл дотроос хайсан байх нь тийм ээ. За тэгвэл эдгээр мэдээллийг хайгаад тэмдэгтүүдийг гаргаж ирэхийн тулд яг нь та тэмдэгтүүдээ эхлээд тоосон байж таарна тийм ээ. Хамгийн урд нь шүү дээ. Ерөнхийдөө бас хараад басна гэж байна тийм ээ. За тэгвэл энэ дээрээс юу гэж хэлэх гээд байгаа гэхээр тухайн өвгдлийн санд бүрдүүлэхэд яг ямар мэдээлэл оруулах вэ гэдэгт яг нь өвгдлийн юг зааж өгөх хэрэгтэй байх нь. Өвгдлийн төрөл дээрээс нь өвгдлийн үсгийн одоо сайн байна хэмжээг зааж өгөх хэрэгтэй байна тийм ээ. За тэгвэл та хэд одоо хамгийн их нэ урт богино овог хий гэдэг дээр үсгийн хэмжээ буюу яг нь хичнээн хэдэн тэмдэгтээр өгөх зохимжтой байна. Байх уу? Ерхий тохиолдол тийм ээ. Одоо тэндээс ерхий тохиолдол гараад ирчихлээ шүү дээ. Хамгийн урт 12 тэмдэгтээс үүсдэг тийм ээ. Тэгэхээр энэс урт нэртэй юм байдаг юм болов уу? Байгаа шүү дээ. Тэгэхээр хэдчтэй тэмдэгтэй юм шиг байна. Тийм ээ. Манай Монгол улсын бүртгэл мэдээллийн системээс хайлт хийх юм бол Монгол улсын хамгийн урт нэртэй хүмүүсийн хайлт хийх гараад ирдэг тийм ээ. Тэг харж байсан хүмүүс байна уу? За нэг жишээ болоод хэлбэл мяташгүй монголчингоо гэдэг юм шиг байна. Тэгэхээр ихтэй тэмдэг байна тийм ээ. За тэгвэл эдгээрийг тооцоолж байгаа тухайн тэмдэгтийн хэмжээг зааж өгөх хэрэгтэй байна. За тэгвэл та гар утасны дугаар дээр ирээ. Гар утасны дугаар дээр ямар төрөл авах вэ? Та тийм оруулах мэдээлэл чи юу? Юу оруулж байгаа та надаас гар утасны дугаар чи юу? Дугаар чи юунаас үүдээ текстээс үү? Шийдвэрээс тийм ээ тэмдэгтээс бүртгэсэн тийм ээ. За тэгвэл мэдээж хэрэг гар утас гэдэг зүйлээ гар утасны дугаар бичих талбарт юу авах хэрэгтэй юм гэхээр тухайн талбарыг чи төрөл нь ээж байгаа юм тийм ээ. Текст бичих гээд байгаа юм уу? Эсвэл тэмдэгт бичих гээд байгаа юм уу? Тоо бичих гээд байгаа юм уу? За тэгвэл гар утас хэдэн оронтой юм бэ дугаар? 8. За тэгвэл хэрвээ одоо ингэж бодох юм байна. Хэрвээ та хэдийн хийсэн энэ мэдээллийг ямарваа нэг алдаагүйгээр цахим хэлбэрт оруулахын тулд тавигдах шаардлага юу гэж байна? Тийм үү? Тэгэхээр юу гэж болох нь? Саний өвглийн төрлийг зааж өгнө үү? Хэмжээг зааж өгнө тийм ээ. Тэрийгээ дур мэдэн заа гар утастай 10 тэмдэгтээр авч тавьчих болох уу? Тэгвэл хүн яг нь санамсаргүйгээр илүү тэмдэгт дарж буруу оруулах мэдээллийг буруу оруулах магадлал байх уу? Яагаад тийм ээ? За тэгэхээр та хэдэн хүүхдүүдэд асуултынхаа дагуу сайн ингээд нүд дүнгээ боловсруулаад гаргаад ирсэн шүүх хийсэн гэж тийм ээ. Тэгвэл эднэртэй та нар ажиллахдаа яг тухайн мэдээлэлээс үүсгэхдээ бас ажиллахдаа ямар үйлдэл хийсэн бэ гэдгийг бодцоод хүүхдэд өгдөгтэй яаж гэсэн авчиж байгаа. Одоо багш нар эдгээр мэдээлэл шүү дээ тийм ээ. Тэгэхээр та нар мэдээлэл яг оруулсан байна.
хан дээр нь барьлуулчих. Баян хойдлын хан дээр. За тавхан багийн нэгдүгээр шүү. Тавхан багийн нэгдүгээр шүү. За бүсгүйсээ энэс дээр. За бүсгүйс авсаад үнэн тань. Өөр зүгээр нэгдээд байна шүү. Хүмүүсийн мэдээллийг олж авахаас бидний асууж шалгасан. Тэгээд за тавхан багаас өөр нэг хүүхдээ нөө. Айлхан хоорондоо ярьж байгаа гэсэн тийм. За 3 дугаар багаас 3 дугаар огийн 3 дугаар шүү. Эхлээд мэдээллийг хайсан дараа мэдээллийг цуглуулад мэдээллийг ангилж ийм сонирхсан юм. За 4 дугаар багийн 2 дугаар шүү. Хоёр Мэдээллийг хайсан тэгээд цуглуулсан дараа мэдээллийг хайсан цуглуулсан дараа хэмжигдсэн тийм ээ. За танаа багаас өөр нэг юм байна. Танаа ярьсан. За энэ яг багцаа. За 2 дугаар шүү. мэдээллийг цуглуулж дараа мэдээллийг найдаад дараа цуглуулсан мэдээллээ бичснийхаа дараа тэр зүйлийн нөгөө хамгийн юм хандаж ял бид бодсон. Дараа нь бодсон үед ялсан зүйлийн дараа шалгаад мэдээлэл За танаа багаас өөр нэг зүйл байна уу? За 5 дугаар багийн 1-р багийн 1-р шүү. Тэгэхээр мэдээллийг оруулсан, дараа мэдээллийг хайсан, тэгээд ялгаж ангилсан. Тэгээд дараа нь би мэдээлэл авлаа, дараа нь бичсэн тэгээд шүүсэн. За тэгвэл мэдээлэл хийх үйлдэлүүдийг мэдээллийн сан дээр хийх үйлдэлүүдийг эргээд нэрээр амжилттай сая бол хийхдээ 7 ажил дээр бол үгдийн хийсэн байна тийм ээ. За одоо 5 дугааргийн 3 дугаар гişүү устдаа юм одоо танах нам 5 дугаар гэж болж байгаа тийм ээ мэдчихэд байна. За Facebook мэдээлэл тавьчих. Стop гэсэн юм байна. Одоо бүгдийн мэдээлэл их таамаглал яг тийм жилтэн дэж байна. За 3 дугаар сурагчдын авах гэсэн байна. За 3 дугааргийн 3 дугаар гişүү өнөр жаргал ганц өгч жаргал сайхан гам байна. За 2 дугаар ор талбыг хоёрын одоо 4-р шүү. Мань хэлэн бомб ихэр мэдхий. За одоо 4-р багийн 1-р шүү. За өөрсдийнхөө нэрийг Тэ ануудыг боёо цэнгэл Д ануудаар зэмлэн Б анууд. За одоо 1-р багийн 3-р шүү. Гэсэн дугаар. Энийг зөвлөлөө 95 тавилаа, 95 50 40 95 энийг 80 За тэгвэл бүгдээ саяны ингээд багш баг багаас нэг таанах яг нэг таанах
талбарыг уушаад өглөө штэ. За эндээс машин л ямар ч мэдээлэл авч чадсангүй. Нэг цөөхөн нэр тогтоолоо утасны дугаараар бүр тогтоосонгүй. Та ямар мэдээлэл авч чадсан? Хин ерөнхийдөө яг нөгөө нэр гэсэн талбарыг уушингууд та бибинээ таньдаг учраас тэрний нэргээ гаргаж чинь. За эдний утаснаас мэддэг дугаарууд байсан уу? Байсан. Мэдгүй огт ерөөсө дугаарыг мэдгүй хүүхдийн дугаар байсан уу сая? Байсан байна тийм ээ. За багш нар бүр мэдгүй дунд надад ажиллаа тийм ээ. За тэгвэл хэлсрүү аа тийм ээ. За эхнээс нь уншаад байна. Мэдээ гэдэг нь уншаарай. За тэгвэл саяны та нар ингээд уншсан нэг талбар болгоныг уншихад эдгээр чи юу болж таарсан бэ? Мэдээ болж таарсан. Ерөнхийдөө тэгэхээр одоо гэхэд багш нь за манай хоёрдугаар ангийн гишүүд яасан гэхээр утас гэж хичээд усныхаа дугаарыг бичээд ард нь юу гэсэн бэ? Нэрийг бичээд хэлсэн байх тийм ээ. За хэрвээ би энийг авах юм бол багш нь за бүжил хамын утсын юм байна, мөнгөдлөө утсын юм байна, сарангойг утсын юм байна тийм ээ. Намид мобыг дугаар гэж хэлээд ингээд явах нь. Мэдээллийг би эндээс авч чадчихжээ телефон байл тийм ээ. За тэгвэл бидний мэдээллийн сан үүсгэл зайлшгүй чухал болж чадвартай зүйл юу гэж таах нь? Мэдээллийн тодорхой зорилготой хэлээ. Сайн биш үү? Сайн хэлээ. Боловсрол мэдээлэл хоорондын яг уялдаа холбоо хамгаалах юм шүү тийм ээ. Хин хиний дугаарыг бидгийг авах нь. Эдгээр мэдээллийн хооронд нь уялдаа холбоотойгоор явах нь. Төвлөрж тэр мэдээллийн сан болж таах нь тийм ээ. За завсарлаа бид. За энэ яваач эдгээр материалуудаа байх юм. За явуулъя. 1 4 танах ч хоёрын биш. 3 бид за скотч гэсэн байгаа тийм ээ бид. За материалуудаа бэлдээ. Өөрсдийнхөө мэдээллийг яаж тайлбар дэлхийн таймууд одоо хэлээ. За шууд яг мэдээллийг хараад за манай баг бидний шүүгээ тийм мэдээллийг за яа. Ich auf die Spiel.
Эхлээд нэг шөнөөр ба таван гişүн. За багуудаа хараа илтгэх бусдад танилцуулах багийн гишүүнээс сонсох бол танилцуулж байгаа багийн гишүүд багийн хамтраад зарж байгаа. Танилцуулах багийн хамтраад. За бидээс гадна танилцуулах гишүүнээс гадна багасаа чи нэг өөрөөсөө багасаа за танилцуулах хүүхэд одоо багасаа нэг туслагч авч байгаа шүү. За яа. Нэг багаас хоёр хүүхдийн хамтраад авч юм шүү дээ. За хоёр хүүхэд амтрал дээр байлаа гэсэн. За байлаа гэсэн байж. За тэгэхээр багийг одоо за машин хазааш багтаа анхаарал сонсч байгаа. Одоо багийнхаа материалыг танилцуулж байгаа нэг хүүхэд туслах хүүхэд гэж байна тийм ээ. За туслахын хоорондоо сольно. За яаж сольхын гэхээр одоо манайх нэг 2 дугаар багийн хүмүүс байж байна тийм ээ. 2 дугаар багийн ахлагч нь одоо танилцуулж байгаа хүмүүс багийн гишүүн маань энэ багийнхаа туслах гишүүнийг 2 гихч яана 3 дугаар баг руу явуулна. За тэгээд чи хэд очиж 3 дугаар багийн ахлагч хэрхэн зөв илтгэж чинь. Энэ дээр өөрөө бичээд 3 зүрх яаж бас болно тийм ээ. Тэр дээр хяналт тавь. За бусад багийнхаа бүх хүмүүсийг маш анхааралтай сайн илтгэхийг сонсоод тэгээд дараа нь сууж байгаа хүмүүс та нар үлдэх шүү. За яа. За тэгэхээр нэг нь туслаа дараагийн баг руу явуулсан. За 5-ын туслаа нэг рүү, нэгийг 2 руу, 2-ыг 3 руу, 3-ыг 4 рүү авлаа. 5-ыг 1 рүү, 1-ийг 2 руу, нэг ахаад явуулсан. 4 5 руу. 4 5 руу. За өөр баг тавцсан туслахууд яасан бэ гэхээр яах вэ? Илтгэгчийг сонсон байх тийм ээ. Чи биш. Чи дараа нь тавсан. Тэгэхээр баярцаг юм. 2-3-ыг тавсан. Нэг ахаад явуулсан шүү дээ. Тийм ээ багийн хамаараас. За хамгийн түрүүлээд одоо багшны илтгэх багийг эхлээд бий сонгоо заа юу. За багшийнхаа сонгосон баг илтгэгчээд дараагийн илтгэх багийг тэр илтгэсэн хүн хэлбэр багыг сонгоод байна заа юу. Тэгэхээр одоо хичээлийг яах нь та өөрсдөө зохион байгуулад явал багш нь таадыг сонсоо сууж. За тэгээд дунд нь яах нь хяналтад 50 хүн нээж, илтгэх хүн нээж, баг сонгох хүн нээж, бус нь таад хүн маш сайн анхааралтай сонсох шүү заа юу. За хоёрдугаар манай хурдгаар болохоор тал ортой юм аа. Авцсан дугаар 8866 7866 Facebook нэр болохоор бэзэр хэмжээ. Хоёрдугаар гишүүн гэх юм бол өнөрж байгаа логотой автгүй. Авцсан дугаар гэх юм бол 93010111 Gmail. Facebook нэр отгүй өнөрж байгаа л ордон гэх юм бол хилэнцээ орт байгаа. 3-дугаар гишүүн болохоор газ уг огтой хүмүүсэл авцсан дугаар нь 95579448 Mobicom. Facebook нэр гэх юм бол тийм нөхцөл ордон нөхрийн орд 4-р гишүүн бол жагаас ах огтой малмаа. Авцсан дугаар нь 95757458 Mobicom нэрлэж Facebook нэр нь болохоор Анар Малла ордон гэх юм бол нөхрийн орд дараа Ганбаатар огтой ган тогтох авцсан дугаар нь 886624 найзлаа үгээр Facebook нэр нь ган тогтох Ганбаатар ордон гэх юм бол охины орд. За баярлалаа. За дараагийн багийг сонгоод өгч тийм ээ. За тэгэхээр зашгүй байна. 2 манай оны 5 гишүүнтэй 1-р гишүүн болохоор Лансүрийн зүгч 20-ны ордны авсны дугаар 9774 дүүштэй 6 тэгээ Facebook дээр нь ил зүгч 2-дугаар гишүүн болохоор Төмхөө овогтой бүжинлаа хилэнцгийн орд тэгээ авсны дугаар 9724 26 27 Facebook дээр нь бүжин бүжика
Үүд дараа 3 дугаар гишүүн нүүрцээ хавагт мөнх гэрэл бомби орднаас тэгээд усны дугаар нь 99.64 Facebook нэр мөнх гэрэл бомби. Даачин гамбар тогт саранго ёо. Айхио 922 усны дугаар Facebook нэр нь гэ саранго. Тавдугаар гишүүн Батлага Номын Эрдэнэ дэлхийн орчич 99.931.14 утасны дугаар Facebook нэр нь тэгээд манай багны нэгдүгээр гишүүн болохоор миний өрөвтэй айлан, хоёрдугаар гишүүн Эдмэт тавтай гэс, гуравдугаар гишүүн Гантлаг тавтай би бат, дөрөвдүгээр гишүүн Чуланбаатарын дорж, гадуугаар гишүүн Өдрөө хийж амжилттай. Миний тухайд ирвэл хамгийн богино нэртэй Чуланбаатарын дорж дөрөвсгтэй хамгийн олон нэртэй Чулмсэр 11 гэстэй. Нэгдүгээр гишүүн халууны орд нь Матар, хоёрдугаар гишүүний орд Заас, гуравдугаар гишүүний орд Хонь, дөрөвдүгээр гишүүний орд Хилэнс, тавдугаар гишүүн дорж Бомб. Хамгийн урт авахтай сурагчаар доржийн аваг Чуланбаатар 12 хэсэгтэй, хамгийн богино авахтай сурагчаар Гантлаг 8 хэсэгтэй. Facebook нэр нэгдүгээр гишүүн халууны халууны дөрөв, хоёрдугаар гишүүн хэсэг РК, гуравдугаар гишүүн банк Дэмхлэх Гантлаг байна. Дөрөвдүгээр гишүүнд орж тавдугаар гишүүн чөлмөх хэзэгч хүн. Тэгээд утасны дугаар гэвэл нэгдүгээр гишүүний дугаар 99.12.31.3, хоёрдугаар гишүүнийх 95.9.72.9, гуравдугаар гишүүнийх 99.75.67, дөрөвдүгээр гишүүнийх 88.2.98, тавдугаар гишүүнийх 86.78.51.58. Үүрийн албаны тухайд ярил 3 моби 2 юмтэй л байгаа. Facebook нэрийн хамгийн өрнөц нь KRK эндийн тэзэг хүмүүс. Баг нөгөө манайхан болохоор нэгдүгээр байгаа. Тэгээд энэ зүйл авахтай тэргэл амбат авахтай марлгаа. Тэгсэндээ мөнгө зөвхөн тэгсэндээ нэргөө авахтай ял гэсэн бүлтгэс бүрдсэн байгаа. Тэгээд манайхан хамгийн богинохон нэртэй болохоор ялал 5 үсэгтэй. Нөгөө урт нь болохоор 400 10 үсэгтэй. Тэгээд ордны хувьд болохоор тэргэл нь болохоор өвхрийн орд. Алхаа нь болохоор арсланг. Синзээ номер. Тэгээд нас хамсаад байгаа. Тэгээд эцний болохоор 99.95 Махан болохоор 95.94.9 Ялтны 99.21.3 гэсэн дугаартайгаа. Тэгээ бүгдээрээ болохоор Mobicom-ийн хэрэглэгчид. Тэгээд хамгийн урт тавтай болохоор гамбал тэгээд мөнгө сүх гэсэн огнод байгаа. Тэгээд хамгийн богино болохоор Libo нэгцэн гэсэн юм байна. Тэгээд нэгдүгээр гишүүн Facebook нэр нь болохоор Эзэг тэргэл Аюун болохоор марлаа. Тэгээд богино болохоор 90% заяад өргөдөл нь болохоор энэ ялалт гэдэг. Тэгээд хамгийн өрнөц нь болохоор энэ ялалт. Тэгээд 2 удаа татж маятай. Тэгээд хамгийн энэ болохоор Эзэг Манайхаа болохоор 5 гишүүнтэй байгаа. Тэгээд Батаа авахтай Ононбат, Батхуйг авахтай Замлан, Гант тулга авахтай Ануудаар, Төмөр авахтай Ануудаар, Сайн Баяр авахтай Баярцэнгэл. Хамгийн урт нэртэй нь Баярцэнгэл буюу 10 үсэгтэй. Хамгийн богино нэр нь Замлан буюу 7 үсэгтэй байгаа. Тэгээд овгийн хувьд болохоор хамгийн урт нь Гант тулга буюу 8 үсэгтэй. Хамгийн богино Төмөр буюу 5 үсэгтэй. Ийм огнууд байгаа. Тэгээд утас 9921 6481 Замлангийн дугаараа 9472 6047 Ануудаарийнхаа ди Ануудаар 8881 39 Ононбатын дугаараа 9927 T445 Т Ануудаар 9423 6143 Баярцэнгэл.
Тэгээд Facebook нэр Замлан Батгуйг Орцныг ануудаар Ононбат Бата Тэ ануудаар Баярцсан гэл хамгийн өвөрмөц нь болохоор манай багийн гишүүдийн Facebook нэр нь болохоор бүгдээрээ монголоор бичигдсэн учраас Ононбат Бата гэдэг ганцаархан англиар бичигдсэн нэрийг өвөрмөцээр сонгосон байгаа. Тэгээ хамгийн энгийн нэр нь болохоор манай багийн Тэ ануударын ордон материал ануудаар Мэлхээний орд Замлан Аслангийн орд Ононбат Мэлхээний орд Баярцсан гэл Мэлхээний орд байгаа. За одоо багийн туслах гишүүд байж байгаа тийм ээ. За туслах гишүүд сая илтгэсэн хүн хэр ойлгомжтой, энгийн. За тэгээд алдаагүй мэдээллийг зөв алдаагүй тийм ээ зөвдөл гацгүй илтгэсэн бэ. Эдгээр дээр яг үнэлгээ өгөөд нэг зүйлээ явж байна. За хамгийн ихний стратегиас явж багш нь 3-аас хэлжсэн тийм ээ. За 3. Ингээд бол яа шалган модог зүйлсэн. Тэгээд сандармал тусах гэж байна. Хоёрдугаар баг илэрхийлдэг үү? Тийм. Тэгээд ямар ч алдаа магадгүй гэхдээ бол дээр нэг болсон. Араа гэж үздэг. тавчиг төрлөө. Тавдуураг ерөнхийдөө алдаагүй мөртлөө жоохон дарааллын үед жоохон юу санагдсан. Эсвэл үгүй дарааллын үед ингээд нэгдүгээр баг тэр гэж явуулаад ойлгомжтой санагдсан. Тэгээд нэг хүнийхээ мэдээллийг өргөжлүүлээд ярьж боломжтой байсан. Тэгээд жоо сонжруулж ирсэн гэж байна. Нэгдүгээр нь бол тэр уг нь бол тодорхой ойлгомжтой тайлбарсан. Одоо ч нэг хүн жоох хичээд. За одоо сошиал сурагчдын ширээн дээр 3 өнгийн карт байж байгаа тийм ээ. Улаан ногоо, шар. Цэник өгч. За энэ ногоогоор шууд явах нэ. Цэник. Цэник. Мэдээж ногоо сайн байх тийм ээ. За шар ногоог авах. Аа тийм ээ дүүн зэрэг. За улаан ногоог авах. Дүү. За үнэхээр хин тоолох үнэхээр танаа хоёрдугаар багт хоёрдугаар бүг илтгэсэн хүн хоёр хамтдаа байна. За хоёрдугаар багт хоёр хамтдаа. Үнэ. За одоо багш нь багийн дуудаад чи таад үнэхээр өгөөд яваа. За хамгийн түрүүндээ хоёрдугаар бас. Хоёрдугаар багт үсгэн. Бид нэр өөрсдөө тий та нар өөрсдөө юу багийн бүгдээрээ суулж байгаа бүх шиг юм шүү дээ. Зөвхөн ногооны тоомч. Ногооны Я сайдэж нүргэрээ. 4-5 6 план. За хамтдаа шүү. Лэм. За одоо юм юм. За нэм. За одоо энийг бариулъя. 3 дугаар. За ингээд 8 цаг гэж тээ. 3 дугаар багт гэсэн. Сайн дэш нүргэрээ. Нэгийг өөр хоёр барьчихмаар нөгөө яа. За тоолоорой, чаг тоолоорой. Нэг хоёр. Долоо ногоо. За дараагийн нэгдүгээр багт өгөх үү. Таван ягаа дөрөв шат. Дөрөв нөгөө. За хэдөө. Бүгдээрээ зөв тооцож байна. Хэдөө. Хэд нөгөө байсан бэ? Дөрөв нөгөө. За дөрөв нөгөө. Дөрөв шат 6 яа. За үнэлгээ өгсөн хүмүүс чинь үнэлгээг явна уу?
бодож ээж ямар шалтгаантайгаар өгсөн нь бас шалтгаантай байгаа юм яаж өгсөн тийм ээ. За одоо баг болгоноос багш нэр дуудана. Ямар учраас ямар нэр өгсөн бэ гэж. За юуг харж үзсэн юм бэ? За нэгдүгээр багийн хоёрдугаар шүү. Тэгэхээр багуудыг бүлэгтэй чи яг юуг нь харж үзв? Юуг бодов? Хамгийн их хоёрдугаар баг үүсгэсэн. Хоёрдугаар баг ойлгомжтой талаар би ногооны өргөсөн. Гуравдугаар баг ч гэсэн маш ойлгомжтой байсан. Тэр болохоор би ногооны өргөсөн. Тавдугаар баг болохоор тийм би ойлгоогүй тийм болохоор шарыг өргөсөн. Тав ч гэсэн сонирсон болохоор нэгдүгээр баг ч гэсэн ойлгомжтой байсан. За хоёрдугаар багийн гуравдугаар шүү байна. За. Энэ бодлоор тэр ангилжсэн юм шиг доо нэгдүгээр гараа хамт ажиллах юм байна. Тэгээд тийм За дөрөвдүгээр багийн хоёрдугаар шүү. Тэр гайдсан. Тэгээд нэгдүгээр авлаа. За. Хүн болго яг өөр өнцгөөс гарсан байгаа юм тийм ээ. Мэдээлэл нь хэр ойлгомжтой байсан, эсвэл дисторал нь ямар байсан, эсвэл ялгтаа яаж ирсэн гэдгийг харсан байгаа юм тийм ээ. За тэгвэл чиний хувьд яг багийн илтгэж байгаа ярьж байгаа чадварыг олж тарсан гэж байна тийм ээ. За 3-р гişүү, за 4-р гişүү. Тийм ээ. За 4-р гişүү. Тэр зөв хайгүйсэн. Надад ингээд хүмүүс ярьж байгаа надад ойлгох байлаа. Oo тийм ээ. Магадгүй 100 хүний 1000 хүний мэдээллийг ярихаар бол яг Эмэгцээ байж тэндээс яг нэг өгөхөөр хайж яаж үгүй яаж байна тийм ээ. За хоёрдугаар баг 7, нэгдүгээр баг 7 асуудал уулзсан байх тийм ээ. Ногоо уулзсан. За тэгвэл аль баг зүрхсэн. Хоёрдугаар. За хоёрдугаар. За ширээ. За эндээс өглийн сан мэдээллийн системийг бүрдүүлэгч юу гэж вэ? Үндсэн гэсэн учраас тухайн үйл ажиллагааг хамгаалуулах ашиглагдах ёстой байна тийм ээ. За энийг заавал хийж байгаа шүү. За За тэгвэл манай ингээд одоо хэдэн баг байгаа лээ? 5 баг. За энэ 5 багийн мэдээллүүдийг нэгдвэл юу болох вэ? Юуны мэдээллийг сангаачгүй? Ангийн мэдээллийг сангааж ирж байгаа тийм ээ. За тэгвэл манай ангийн мэдээллийн сан бусад ангиудаа нэгтгэхэд юу гаргаж өгч байна? Сургуулийн мэдээллийг сангааж. За тэгвэл Улаанбаатар хотын бүх ГБС-ийн мэдээллийг нэгтгэвэл ямар санагдах вэ? Нийслэлийн мэдээллийн сан гэхэлэр аав ээжмээс орж байна. Нийслэлийн сурагчдын. Оо сайн. Нийслэлийн ердий боловсролын сургуулийн сурагчдын мэдээллийн сан. За тэгвэл улсын хэмжээнд бүх сургуулийг нэгтгэвэл улсын сурагч. Монгол улсын сурагчдын мэдээллийн. Оо сайн. Ердий боловсролын сурагчдын мэдээллийн сан усгана тийм ээ. За тэгвэл аливаа өвглийн сан мэдээллийн сан гэж яриад байгаа тийм ээ. Тэгвэл эдгээр нь яг нь ямарваа нэг мэдээллийн системийг бүрдүүлж үнцэг гэсэн болтгоо гэж багшин сайн хэлсэн тийм ээ. Эндээ бичигдсэн байна. Тэгэхээр энэ хоёрдугаар баг, нэгдүгээр багийн мэдээллийн сангууд танаа ангийн мэдээллийн санг бүрдүүлж байна тийм ээ. За тэгэхээр энэ бол ойлгомжтой юм шиг. Тэгвэл ямар нэг үйл ажиллагааг автоматжуулахад ашигладаг гэж байна. Энэ ямар үйл ажиллагааг автоматжуулахад ашигласан бэ? Бид хамгийн түрүүний ашигласан нь тууган дээр байж байгаа шүү дээ.
ямар юм байсан? Мэдээллийн өвглийн сантай ажилтны төхөөрөмжүүд байсан. За тэгвэл элдэмч чи хичнээн хэдэн хүний юу мэдээлэл гэх юм бол за хаан багны бүх хэрэглэгчдийн мэдээлэл бүх төрлийн карт уншин гэдэг. Бид банк уншин. Тэгэхээр яг өөр банкныг бас уншдаг байгаа юм шиг. Тэгэхээр хаан дээр чи нэмээд яг өөр банкны мэдээлэлээс ороод ирж байна. Ороод ирж байна. Холбоо хамгаалалаа ороод ирж байна. Тийм ээ. За тэгвэл тэгэхээр өвглийн сан хүний үйл ажиллагааг автоматжуулах зориулагдсан юм чинь тийм ээ. А тэгвэл чи гэрээ ганцхан картаар ATM-ээр ашиглахгүйгээр за эндээс одоо бүр яг нэг хүснэгдлээд эдгээр мэдээллийг яг нэг хүснэгтийн хэлбэрт оруулаад харуулсан байж байна тийм ээ. За тэгэхээр ямарваа нэг мэдээллийг хүснэгтийн хэлбэрт оруулах нь ямар давуу талтай юм бэ? Ойлгомжтой байж байна тийм ээ. За дээрээс нь шүүл хийхэд амар хэлбэр авах юм шүү дээ тийм ээ. А жишээлх юм бол одоо багш нь ингэж ярьж өгөх гээд байна л да. Одоо ингэ талбар байлаа гэхэд энд яг ингэ страталаараа бий чадчих байгаа юу? За тэгвэл ихтэй лам сөрөө авахтай зөрчин хоньны орд Facebook нэр нь энэ биш Facebook-ын багш надад гээс хармаг юм шиг ч юм. За Facebook нэр нь ээлзүүч утасны дугаар нь утасны дугаар байхгүй тийм ээ. За тэгвэл ингээд эдгээр мэдээллийг харж байгаа би танд мэдээлэл өгөх гэхлээр яг нь стратал нь алдагдсан учраас тийм шууд багш нь мэдээлэл өгч чадахгүй байх юм тийм ээ. А тэгвэл хэрэв хүснэгтэн мэдээлэлд ингээд оруулсан байгаа бол игнээс нь шүү дээ. ECX зэрэг 1998 онд төрсэн эмгтээгүй юм а гэдэг мэдээллийг энэ хүснэлтээр харахад бол бид нэр ойлгож байна. Бүтэн үйлдвэрээр ихэд тэгээд ойлгож байна. А энийг өгүүлбэр болгож текстийн хэлбэрт оруулснаас хүснэлтийн хэлбэрт оруулчихад хайлт хийхдээ хамгийн амархан байх юм тийм ээ. За энэ тэмдэглэгийг харж байгаа гэж байна. За юу гэж ойлгож байна? Юу гэж бодож байна? Өгдөл гэж юм бол мэдээгээ бид нар ярьсан байгаа шүү дээ. Өгдөл мэдээ хоёр чинь нэг зүйл байх юм тийм ээ. За мэдээ яадаг гэж байна? Мэдээлэл болдог. Өгдлийн сан мэдээлэл систем. Өгдлийн сан систем болж байна тийм ээ. За тэгвэл багштай мэдээлэл хоёрын ялгааг гаргаад өгөөч. Мэдээ нөгөө нэг яг шууд зүгээр боловсруулаагүй. Бусдад төрлийн багч тийм ээ. Мэдээлэл нь зорилгогүйгээр яг зөвлөл өгдөл гэж юм тийм ээ. Мэдээлэл нь бусдад төрлийн мэдээлэл боловсруулсныг яг бусдад төрлийн тул боловсруулсан мэдээлэл гэж. За өөр тодорхойлолт. За талбараа бас багш. Эндээс харж байгаа. Хавын тав ингээд дуутахгүй байхгүй. Мэдээ настай өөр тийм үгүй өнгөцгөн наадлын болчихсон. Мэдээлэл нь тэрнийг боловсруулж байгаа юм. Өөр нэг хөө. За тэгээс миний одоо нөгөө мэдээлэл нь болохоор боловсруулагдсан зүйл энийг бусдад дамжуулах юм уу мэдээлэл тэр нэг мэдээлэл болж очно гэж юм байна. Мэдээлэл хүрч ойлгомжтой байх гэж байна тийм ээ. За түргээр мэдээлэл хүнлэхээр яг нэгэн зорилгогүй цуглуулсан юм. Мэдээлэл гэдэг нь болохоор ямар нэг шинэ хэрэгцээ шаардлагыг хангуулаад за аль мэдээллийн зорилго мэдээлэл загас даваа баясаа 10-аар 380 ямар мэдээлэл авсан Ингээд юу би сая юу хэлсэн? Нэг хүний дугаар мэдээлэл бүр чадах нь
мэдээлэл олж хүнд очихно. Очихгүй бай. Ямар нэг хооронд нь сайн энэ бодлоо мэдээнүүд нь нэгдээд мэдээлэл олдог гэсэн. Оо сайн. Мэдээнүүд нь нэгдээд мэдээлэл олдог. Тэгсээ яг нэг зорилготой байгаа. Тэгээд сайн машин мэдээнүүд би өгнө ихэд юм шүү дээ, тийм ээ. Тэгэхээр ингээ юм замбраагүй, байдлахгүй видео хийж байгаа мэдээлэл олж чадахгүй байх тийм үү. За тэгвэл мэдээлэл нийлээд мэдээлэл олох юм байна. Тэгвэл өвглийн сан гэдэг зүйл юунаас үүсэж байгаа вэ? Мэдээлэл сан буюу мэдээлэл сан. Оо сайн мэдээллийн цуглуулгаас гэж хэлж байна. Өөр танаа юу гэж байна? Дөрөвдүгээр энд мэдээллийн цуглуулга гэж байна. Мэдээлэл сан, мэдээлэл сан. Маш олон хүний мэдээлэл хийж болохоор нэгдгсэн байж болохоор маш олон хүний мэдээллийг нэгдгсэн байж болно. Өөр хоорондоо уялдаа холбоотой. Сайн байна. Хоорондоо уялдаа холбоотой. Тийм бүхэн мэдээлэл авдаг. За тэгвэл танаа сургуулийн мэдээллийн танах чинь цахим сургууль тийм ээ? Цахим мэдээлэл санаа. Танаа сургуулах дээр аваачаад өөр дүүргийн өөр цэцэрлэгийн хүүхдүүдийн мэдээллийг оруулаад ирж болох нь. Болохгүй шүү дээ. Яагаад гэхээр яг нь уялдаа холбоо хамаарлах болчих гоо тийм ээ. За тэгвэл ерөөсөө хоорондоо уялдаа холбоотойгоор зохион байгуулагдсан мэдээллүүд нийлээд юу үүсгэх юм бэ? Тэр олон үгний сангууд нийлээд мэдээллийн систем үүсгдэг байна тийм ээ. За дараагийн үстэй. За анхааралтай хараад цээжлээд байгаа шүү. Ойлгомжтой тийм ээ, сая бид нар ашигласан тийм ээ. Ашиглаагүй хүүхдүүд нь хараад аваарай. Нэгдүгээр асуултын хариултыг өргөөрэй. За фэшн сайн өргөж шүү. За хэрвээ чи өөртөө итгэлтэй тийм гэж бодож байгаа бол ногоо ойлгоогүй үргэлжлэж байгаа бол шар. За бүр биш гэж бодож байгаа бол яах нь улааныг өргөх хэрэгтэй байна тийм ээ. За ногоо шар картууд өргөгдсөн байж байна. За болгоч. За шар картууд юун дээр эргэлзэж байна? Энийг яг нөгөө нэг эргэлцсэн биш, арай уул нь бол мөндөхтэй нөгөө нэг өгдлөн дутуу, яг өгүүлбэрийн тайлбар дутуу байгаа юм байна. Яг ойлголоо. За чиний үгээр бол чи өөрийнхөө үгээр юу гэж хэлэх вэ гэдэг үгээрээс өглийн санагдав юм. Энэ түрүү гарахад нөгөө логик холбоогоор холбогдсон гэсэн. За тийм ээ, тийм ээ. Өглийн сан хоорондоо логик үйлдэл холбоотой гэсэн тийм ээ. За тэгэхээр ерөнхий санаа нь за логик гэдэг үг л хасагдсан байж байна тийм ээ. Логик гэдэг нь юуг нь хэлээд байгаа юм бэ? За учир 100% яах нь логик учир 100% холбоо хамаартай юм шүү дээ тийм ээ. Жишээлх юм бол зөвхөн ингээд танаа ангийнхны юу одоо овг нэрүүдийг бичиж яхад би өөр хүний овг нэр оруулаад тэр овг нэр тэр мөн уг нь бол мөн тийм ээ. Гэхдээ учир 100% яах нь арай албан зүйл нөгөө өөр ангийнх болоод ирчих юм тийм ээ. За тэгвэл энэ дээр нэмж дэлгэрүүлэх юм байсан байна. Ерөнхийд нь бол яах нь ингэж ойлгож болох юм тийм ээ. За хоёр дахь нь. За карт өгөөрэй. За ягаан картууд шар картууд өргөгдсөн байдаг. За одоо бол шар ягаан карт өргөсөн хүүхдүүд яагаад ягааныг өргөхөр болов? Оо тийм биш үү. Мөрөнд яасан бичлэг баг нь болохоор талбар байсан. Тэгэхээр энэ юу харуулсан бэ? Тодтгсон талбарыг тодтгоод бичлэг гэсэн байна шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр яах нь биш байж таарсан бай, тийм ээ. За шар карт өргөсөн хүүхдүүд хариулт авсан уу? Авсан уу? За сайн байна. За дэш нь сайн өргөж өөртөө итгэлтэй хэлээ. За бас ногоон шар картууд өргөсөн байна. Одоо багш айл картыг асуух хэрэгтэй лээ. Сайн тийм ээ. За шар карттай өгдөг.
Алин ногооныхоо санал дэвшүүлэх хүн байна уу? Тэгэж удаад хэрэгэлсэн баг те. 5-5 гэхээр шаг ард үрсэн байна. Яа энийг сайн ойлгоогүй. За хичээлээ нэлээд төгсгөл багш нэгсэн тийм ээ. За өвглийн сан мэдээллийн системийг бүрдүүлэх үндсэн хэсэг учраас ямар нэг үйл ажиллагааг автоматжуулахад ашиглагдсан юм байна тийм ээ. За та бүгд гар утастай яв. За гар утсаа гаргаад байна. За гар утсан дээрээс пон болчихсаа гаргаад да. Нэг цаг нэг. За урлаа. За нэг хичнээн дугаар хадгалсан байна. Гар утастай хүмүүс уцаа ордог гэж хараа та. Зөв багш байна. Цаашаа гар утас хэрэглэх хүмүүс хүчтэй. Хаагаад унтраасан байна тийм ээ. За одоо асаалтаа орно. За хичнээн дугаар хадгалсан байна. 6 За тэгвэл та над мэдээлэл хадгалахдаа өө энэ чи аагаар гэсэн нэртэй байна. За энийг A9 дээр аваачаад хадгалчих. Өө энэ чи халууна. За K-ээр хэлчих юм байна. За K дээр хадгалчих шалгалгүй. Тэгэхээр автоматар уусаа байна. Автоматар яг нь ерөнхийдөө листаратаагаар гар утсан ч өвдлийн сан болоод яг нь мэдээлэл сан болоод хадгалдаг байна. За тэрнээс гадна ганц утасны дугаар нэрлээс өөр юм хадгалахгүй. Юу хадгалах вэ? Ясарын оруулж өгөх юм уу? За өөр. Бас гэрээ хайг оруулж өгөх. За тэгвэл тааш бүгдээрээ карманда бүгд мэдээлэл за карманда тийм ээ. За тэгвэл та энэ дээр овог нэр гэдүүч яг нэг гар усны чинь талбарууд авах юм шүү дээ тийм үү? Одоо тэгэхээр ойлгож байна. За тэгэхээр энэ өвглийн сан гэдэг зүйл нь аливаа зүйлийн мэдээллийг автоматжуулахад ашиглагдаад байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр чи одоо ганц утасны дугаар хийлээ тэр хүний нэр нь гараад байна. Тэр хүн чам руу зарлахад зураг нь гараад байна тийм ээ. Тэгэхээр энэ мэдээллийг автоматжуулаад байгааз өө энэ чинь утас нь нэр нь гарч ирэл за дугаар нь хэдэлээ зураг нь хэдэлээ гэж хийж явах нь үгүй байх нь. Шаардлагатай бүр гэрээ хаягийг л гаргаж болох юм тийм ээ. За энэ дөрөвдүгээр асуултыг бол өвглийн сан баримтлал оруулах, устгах, засварлах, боловсруулах, нийтлэх, анилах, ирэмлэх, хянах, удирдах зэрэг үйлдэлүүдийг хийж болдог. Энэ дараагийн хичээлийн үндсэн санаа юм шүү. За яа. За одоо хүүхдүүдээ та хэдэд байна штэ. Нэг юу яаж байгаа? Гэрийн даалгавраа уншаад авчих. Уншаарай. Чанга уншаарай. Бичиж. За хүүхэд болон танад тийм слайд байж байгаа. Хэрвээ та анзаарсан бол энэ дэвштэй хүүхдүүдэд 3 шилгүүр байна. За эндээс яг хэвээр ихээр багш нь одоо энэ хичээл дотор энэ өнөөдрийн хичээл танаа баг хамгийн ихэнх оролцсон хүмүүс хэнийг гэж бодож байна. За хэрвээ манд чи тэгж бодсон хүмүүстэй нэг слайд авах. За яа баг дотор одоо би юм явуулж байна тийм ээ. Слайд чи өөрөөр айлм. Слайд ясаар I don't know how long now. Энэ хичээлд оролцох багаар ажиллах чинь хин чам хамгийн тусалсан байна. Ийм асуулт чинь хийж үзсэн юм. Нэг сайн хассан байна. За тэр хүүхдээ нэг слайд. Айсаа. Асуулт чам хин хичээлд оролцох чи асан бол хин чам хамаагүй тусалсан байна. Тэрээс тусалсан. Тэр ч очих шууд байна. За баг дотроо харъя. За сая та бинтээ өөртөө ингэж яг айлмыг өгдөө тийм ээ. За энэ ямар айлм байсан гэхээр зүгээр цаас айлм биш. Та бүгдийн мэдгээ гэж юм байна. Мэдгээд та бинтэйгээ хуваалцдаг байна тийм ээ. За тэгвэл хий өнөөдрийн хичээлээр хамгийн олон мэдгээ айлм зөвлөсөн байна. Хэдэн шиг байна. Тэгэхээр танаа хамгийн өөр дээр нэмчихсэн. Бүгдийг өгч юм шүү. Нэг ч үлдээгүй бүгдийг дээрээс арай бодлоготой цөөлөг өгöd байгаа. За 12 битгэх юм
тавьсан байна. Дөрөв хэд бас болж байгаа. Бүгд одоо 2 мэлгээ альма бусдаа хуваалцаад өөртөө нэг мэлгээ заавал авч үзтээ үү. Яг за одоо багштай энэ дээр хичээлээ тиймээ сонирхолтой зүйл юу байсан шинээр мэдэж авсан зүйл үү. Эсвэл цаашдаа багшаа тань хичээлээ тэгээд заавал гоё шүү гэсэн санаа байвал Мэргэдээ нэг бол ингээ одоо байж. Тий санаагаа гэж хичээл заяа. За мэлгийг ажлын багш хичээл тэгээд тэр мэлгээ бас багштай өгөрөө заяа. Багш танараас бас мэлгийг төлөвлөх гэдэг тийм ээ. Энэ хичээлийн талаар өөрсдөө төрсөөс итгэдэг одоо би тийм шин зүйл сурлаа, тийм зүйлд сонирхолтой байлаа. Эсвэл багшаа та энэ хичээлийг дараагийнхаа тэгж заагаарай гэж багштай тийм ээ. Өөрсдөө мэдлэгийг хуваалцсан байна шүү дээ. За мэдгээ альва бүгдээрээ багийнхаа нөгөө юу байгаа штэ байлуулсан тийм ээ. Багийнхаа самбар дээр бүгд наагаад тэгээ залуулсан шүү. За юу. Цуглуулсан одоо бүгд нэг альмаа наагаад гарна. За харин цуглуулсан мэдлэгээ альма аваад гарна шүү. Сурсан мэдлэгээ битгий байхаараа бусдынхаа өгсөн мэдлэгийг бас битгий хаяарай. За ёо. Наадлаа шинэ болчихсон нураа. За хараа метрасаа шинэ дээр мэдээж за ёо. Башныг аваараа. Та метрасаа тааш. Нэг үгүй чи бүтэн хатнаач. Ini